уу? Өнөөдрийн эрүүл мэндийн бичлэгээрээ тархины судасны нарийслыг хэрхэн шалгаж болох аргыг та бүхэндээ зааж өгөх гэж байна. За тэгэхээр энэ арга маань маш хялбархан. Ерөөсөө 10 секундын дотор л бид нар тархины судас маань нарийсч үгүй юу гэдгийг мэдэх боломжтой арга. За одоо хамтдаа тархины судасны нарийслыг шалгацгаая бүгдээрээ. За ингээд босоо байрлал юм эсвэл суусан байрлал тийм ээ. Хоёр гараа тэнэлгээд урагш. За гарын алга бол дээш харсан байна. За ийм байдлаар нүдээ анин, хоёр нүдээ анаад 10 секундын турш яг энэ байдлаа хадгалахыг хичээх юм шүү. За тархины судас маань нарийсах юм бол бид нар цус харвдаг байгаа. Цус харвахад одоо өвчнөөс өөрийгөө өрчлөн сэргийлэх, за тийм болзошгүй аюул байгаа эсхийг мэдхийн тулд шалгаад үзээрэй. За энэ чигээрээ хадгалж чадсан бол тархины судас маань нарийсэлгүй байна гэж ойлгож алах нь. Харин хоёр гараа тэний гэсэн үед тийм ээ айл нэг гар нь унах ингээд доошлох, айл нэг гар нь доошлох. За ингээд тэнцвэр алдах нь штэ. Эсвэл гарын алга маань эргэх. За ийм шинж тэмдэг илэрх юм бол харин энэ бол эмч рүү хандах ёстой шүү гэдэг бидэнд дохио өгч юм гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол таны тархины судас нарийсцсан байна, нарийсч эхэлсэн байна гэсэн үг ахлах нь тийм ээ. Тэгэхээр нарийн мэрэгжлийн эмчдэр очиод шинжилгээ өгөх ёстой болох нь. Тэгэхээр бид нэр өөрийгөө болон хайртай эргэн тойрныхаа хүмүүсийг энэ аргаар сайхан шалгаад нэг үзээрэй. За тэгэхээр ойр ойрхон шалгаад үзсэн ч гэсэн төвөг удаад тийм ээ ядаргаар арга биш байгаа зү тун амархан 10 секундын дотор л бид нар тархины судасаа нарийсч үгүй юу гэдгээ мэдэх боломжтой, энгийн онцлогыг хийх боломжтой байх нэ энэ аргын тусламжтайгаар. За тэгэхээр тархины судас маань нарийсаад эхлэх юм бол биднэрт ямар шинж тэмдэг илэрдэг вэ? Толгой таллаж хатгууж өвдөх. Үе толгой эргэх. За нүд харанхуйлах, хөл гар бадаарах. За хэл яриа төгдрөх. За нэг нүд үе бас хархаа болох. Нүүрний булчин сулрах. Юм амархан мартдаг болох. Дотор муухаарч толгой эргэх. Нүднээс нулимс гоожих. Хурц гэрэл чанга дуу чимээнд дургүй болох. За эдгээр шинж тэмдгүүд танд байнга тохиолдоод байх юм бол энэ маань таны тархины судас нарийссан байна гэдгийг бие маань илтгэж байгаа дохио юм байна шүү. Тэгэхээр эдгээрийг тоохгүй орхилгүйгээр тийм ээ. За ялангуяа саяны энэ шалгах аргыг хэрэгжилж яхад гар маань дээш доош болох, дээр нь гарын алга эргэх хэмтэр. Энэ тохиолдолд ноцтой гэж үзэх учраас яаралтай эмнэлэг хандах хэрэгтэй юм байна. Хэрвээ эдгээр байхгүй ч гэсэн саяны миний хэлсэн шин тэмдгүүд илэрч явах юм бол өөрөө өөртөө хайртай байж тийм ээ эмчит үзүүлж зөвлөгөө авахыг та бүхэндээ зөвлөж байна. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг бол нэгдүгээр надаас маш их шалтгаалдаг тийм ээ. Тийм учраас өмнөх бичлэгүүдээрээ ч гэсэн би баян хэлээд байгаа тийм ээ. Өөртөө хайртай байгаад өөрийгөө баян ажиглаж анзаарч байгаа чи ямар нэгэн шинж тэмдгүүдийг бид нар мэдхгүйгээр өнгөрөөгөөд байдаг тийм ээ. Яагаад тэгэхээр ямар ч өвчин гинт хүндэрдэггүй. Ямар ч өвчин тийм ээ ихэн шат гэж байдаг тийм үү. Гэтэл тэр ихэн шатад гарч ирж байгаа ямар нэгэн шинж тэмдгүүдийг бид нар үл тоож ойшоодог учраас л эцсийн шат буюу маш хүндэрсэн үед нь эргээд эмчилгээ авахд хэцүү болсон. Биднээс маш их цаг хугацаа, эдийн засаг тийм ээ сэтгэл санаа гэдээ маш олон зүйлийн хохирол амсах хэмжээнд болчдөг байдаг. Өвдсөн хайнаа харамсах, эмчлэх биш тийм ээ. Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх гэдэг бол эрүүл мэндийн боловсролын маш чухал нэг хэлбэр байгаа. Тэгэхээр хүн болгон өөртөө хайртай байж эргэн тойрны ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг бас сахин хамгаалахад онцгой үүрэгтэй. Тэгэхээр энэ үүрэг маань ерөөсөө л ажиглалт. Тийм ээ? Байнга ажиглана гэсэн үг тийм үү? Тэгэхээр энэ ажиглалтын үр дүнд бид нар аливаа нэгэн өвчлийг эхэн үед нь мэдэх боломжтой. За ингээд та бүхэндээ эрүүл мэндийг сайн сайхан бүхнийг хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Баярлалаа.